цэцлэрийн орог дээр ороод ирэхээр бид нарт ийм фейж руу ороод ирэхээр ийм мэдээлэл гарч ирнэ. За тэгэхээр цэцлэрийн талаар тэгэхээр өөрийн чинь хувийн тийм ээ судалгаа хийх одоо туслагч юм аа гэдэг туслах тий судалгааны туслах юм аа гэдгийг харуулж байгаа. За тэгээд цэцлэрийн болохоор тий үнэгүй тэгээд ашиглахад айгүй хялбархан. За тэгээд ямар нэгэн судалгааны мэдээ материалаа хуваалцах тий ишлэл хийх, зохион байгуулах, тий бүтцэд оруулах, ийм хэлцэгцлэх, за цуглуулах гэх мэт эдгээр зүйлсд нь өөрчлөн бол туслах маш их амархан одоо багаж зэмсэг шүү гэдгийг бол хэлж байгаа гэсэн. За тэгээд өмнө хэлсэнчлэн тий Mac болон Windows, Linux дээр ашигладаг байгаа гэсэн. За тэгээд download page руу бол оръё. За тэгэхээр download page руу орохоор ерөөсөө ийм хоёр юу гарч ирнэ. Маш энэ тухайн цэцлэрийг бид тий инсталл хийхэд маш амархан байдлыг бол бий болгож эхэлнэ гэсэн. За тэгэхээр энэ чинь болохоор download гэдэг нь бол дараад орно. За гэтээ энэ чинь болохоор өөрийнхөө мэдээж өөрийнхөө ашигладаг бол платформ уу сонгож таарна тийм ээ. Mac юм уу, Windows юм уу, Linux юм уу тийм ээ. За тэгэхээр download хийгээд download хийснийхаа дараа шууд install хийгээд өөрөөр ингэсэн зааврууд нь бол бүгд байж байгаа гэсэн. За ингэснийхаа дараа бол хоёр дахь үлд нь болохоор энэ хэлсэн тийм ээ. Коннектор тийм ээ. Бид нар заавал шүү хийх хэрэгтэй. Тэгэхээр хэрэг коннектор хийснийхаа дараа болохоор install хийснийхаа дараа болохоор бид нарт ийм зүйлүүд бол гарч ирдэг байгаа. Тэгэхээр энэ нь болохоор яах вэ гэхээр нөгөө бидний хайж байгаа мэдээ материалуудаа бид нар шууд одоо энэ дээрээ дараал одоо шууд өөрийнхөө цэцлэрийнхөө сан руу тийм ээ одоо копидод тий суулгаад автоматар одоо шууд даунлоод хийгээд авчихна гэсэн ийм байдлыг бол давуу талыг бол олгодог юм байгаа гэсэн. За тэгэхээр эхний ээлжинд бол та хэд ингээд зааварч ингээд суулгаад үзээрэй гэж хэлье. За тэгэхээр илүү их нэмэлт зүйлийг мэдхийг хүсэж байгаа бол тийм ээ Moyo-гийн одоо сайтад тий вебсайт орж ирээд тийм тодорхой хэмжээний сургалтыг явуулахаар төлөвлөсөн байж байгаа. За тэгээ сургалтанд бол та хэд хамрагдахаар тий бүртгүүлээрэй гэж хэлье. За тэгээд мэдээж иймэрхүү өнгөө хичээлүүдийг YouTube суваг дээр ингээд тавих боловч сургалтаар бол та илүү их зүйлийг бол мэдээж авах боломжтой. Бүртгүүлэх гэдэг дээр болохоор энэ register гэдэг дээр нь ороод шинээр бүртгүүлээрэй. За тэгэхээр register гэдээ орохоор энд нь болохоор өөрийнхөө нэр ус тийм ээ мэйл хаяг тэг гэх мэт иймэрхүү маягаар болохоор ингээ пассворд бичээд бол оруулна. Тэгэхээр register бол хийх хэрэгтэй. За тэгснээр болохоор танд өөрчнө гэсэн өөрийн гэсэн тий аккаунттай бий болно гэсэн. Тэгэхээр аккаунттай болсныхаа дараа та мэдээж дараа нь өөрөө ятаа логин хийгээд бол өмнө хэлсэнчлэн тий үнгүү гэсгүүд тий free account-ийг бид нар бол ингэж авч байгаа. За тэгэхээр хэрвээ шаардлагатай гэж үзэх юм бол одоо бүр их илүү мэдээ материалыг тий цуглуулах хэрэгтэй гэж үзэх юм бол бид апгрейд хийгээж эхнээс нь мэдээж өөрөө бол логин хийснийхаа дараа апгрейд хийн гэсэн юм хүмүүгээр бол орно гэсэн. Хэрвээ мэддэг ч гэсэн тий яг өөрийн болгоогүй өдөр тутмын хэрэгэлдэггүй байгаа бол бас энэ сургалтанд бас хамрагдаарай гэд тий. Тэгэхээр нэг юм мэдэх нэг хэрэг тий мэдснийхаа дараа өөрийн болох бас нэг өөр хэрэг байдаг. Тэгэхээр энэ тал дээр бас тий тодорхой хэмжээний одоо өөртөө тий хөрөнгө оруулаарай гэж та бүхэнд хэлье. За тэгээд за хэдүүлээ цэцлэрийнхаа талаар тий хангалттай хэмжээний ойлголттой болсон. За тэгээд цэцлэрийг суулгах талын ч гэсэн тий ийм ойлголттой боллоо. За тэгээд эхний ээлжинд бид нар ингээд өөрсдөө гэсэн хувийн номын сантаа ингээд болчлоо гэж бодъё тийм ээ. Тэгэхээр энэ хувийн дижитал номын сантаа болсон бол ингээд бас нэг тийм гоё зүйл эстэй тийм эстэй нэг улс орн ч юм уу нэг газар орн нутаг улс аймаг ч юм нэг номын сантаа болоход хүн болгон их баярлдаг тийм ээ. Тэгэхээр хүн өөртөө тий хувийн номын сантаа болно гэдэг бол бас гоё зүйл тийм ээ. За тэгэхээр тэр утгаар нь хараад таагээд бас би нэг юм хувийн номын сантаа боллоо гэдэг талаас нь хараарай гэж хэлье. За тэгээ бас нэг зүйл нь болохоор чааш яах нь зүйл. За номын сантаа болж нэг эрхийг яаж ашиглах вэ тийм ээ гэдэг зүйл гарч ирнэ гэсэн. За тэгэхээр тэр хэсэг дээр нь болохоор одоо энэ бусад одоо цэцлэрийн талаар тайлбарласан их олон бичлэгүүд YouTube дээр байна л да. Англиар гэх
мэдтэй бичлэгүүд байна. Тэгэхээр тэнцэнс та хэд уншиж барь танилцаарай. За хэрэг заавалч хүн Монгол зүйл хэрэгтэй гэж байгаа юм бол манай сайтад зочлоорой. За тэгээд тухайн сайтд маань болохоор сургалт байгаа. За тэгээд энэ хүртэл энэ бичлэгийг бол өндөрлөе.